Дэлхийд дээр сая эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлээс болж шаналн зовсоор байна. Хүчирхийлэл нь эмэгтэй хүний амьд явах эрх чөлөө, айдас, дарамт, хүчирхийллээс ангид байх эрх чөлөөнд нь бол халтсаар байдаг. Олон дахин хохироод, олон дахин хүчирхийлэлд өртсөний дараа эмэгтэй хүн гинт нэг өдөр шийдэд бүр айхтар гинт хэрэг хийдэг. Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол амлан тайван байх явдал. Үүнтэй холбоотойгоор би энэ хуулийн төслийг тайлбарлахыг хүсэж байна. Гэр бүлд одоо маргалдаангүй, зөрчилгүй одоо тийм одоо сайн сайхан одоо дандаа явна гэдэг зүйл бол огт байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ маргалдаан, энэ зөрчлийг заавал одоо хүчирхийллийн аргаар шийдэх нь одоо тийм зохистой юм уугүй. Зөрчлийн тухай холбоотой тоо баримтыг ингээд сөхөд үзэхэд 60% нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой ийм зөрчил хамрагдаж2010 байгаа. оноос хойш Монгол улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас 49 эмэгтэй амь насаа алдсан байна. 1150 эмэгтэй гэмтэл бэртэл авсан байна. 2013 оны эхний 8 сарын байдлаар гэхэд 250 гаруй гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бүртгэгдснээс харахад жил ирэх тусам энэ хэрэг бол өснө нэмэгцээр байгаамаа. Бүр дэндүү даамжирсан, бүр нэгнийхээ амь насанд хүрсэн ийм илэрсэн хэрэгүүд дээр л бид жишээ авч ярьж байгаа. Гэтэл илрээгүй маш олон хэрэгүүд одоо үүний цаана нуугцаар л байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг олон хохирогчид гэр бүлийн хүчирхийллийг амьдралынхаа жирийн л нэг үзэгдэл гэж авч үздэг. Мөн өөрсдөө хэрхэн хамгаалах, хуулинд ямар заалт байдаг энэ талаар бол ямар ч мэдлэг мэдээлэлгүй байна. За ер нь улс орнууд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэе гэж бодвол дандаа хуулиар л шийддэг л дээ. Яагаад хуулиар шийддэг вэ гэхээр гэр бүлийн хүчирхийлэл хүн харахад гэр бүлийн дотоод асуудал юм шиг мөртлөө хүний амь настай их холбогддог. Тэгэхээр 2004 онд гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлан гаргасан байдаг. 11 жилийн хугацаа өнгөрч байгаа боловч энэ хууль бол өнөөдөр амьдрал дээр үнэхээр хэрэгжиж чадахгүй байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчд бол ерөөсөө хуулийн хамгаалтыг авч чадахгүй байгаа. Тэгэхээр энэ хууль маань өөрөө доголон хууль болж гарчээ гэсэн үг. Одоо өнөөдөр 30 төгөлдөр үйлчилж байгаа хуулиар одоо хохирогчийн эрх тухайн гэр бүл одоо хүчирхийлэлд өртөж байгаа гэр бүлийн гишүүдийн эрхийг бол бүрэн төгс одоо хамгаалсан тийм хууль болж чадаагүй. За ер нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль Монгол улсад байдаг. Тэр хуулийнхаа дагуу бид нар гэр бүлийн хүчирхийллийг зогсоох нь бүгд бууруулж чадахгүй байгаад л учир нь байгаа юм л та. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол улсын хурал дахь эмэгтэйчүүдийн 11 гишүүн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төсөлтөөр бол онцгой анхаарч нэлээд удаан хугацаанд ажиллалаа. Гадаадын мэргэжлүүдтэй туршлага солилцсон. Ялангуяа Канадын парламентын эмэгтэй гишүүд бол энэ тал дээр бидэнтэй хамтарч ажиллаж олон талын зөвлөгөө өгсөн. Тийм учраас гэр бүлийн хүчирхийллийг бууруулах хэмжээний хуулийг бас сайжруулах хэрэгтэй гэж үзээд бид энэ гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн дээр эмэгтэй гишүүд хамтран ажиллаж байна. 2015 оны хаврын чуулганаар гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг өргөн барьж хэлэлцүүлэхэд бэлэн боллоо. Улсын хурлын эмэгтэй гишүүдийн бүлэг, хууль зүйн яам, хүний эрхийг хамгаалагч олон улсын байгууллагууд хамтран 2 жилийн хугацаанд судалгаа хийж боловсруулсны эцэст энэ хуулийг бэлэн болгосон. Гэр бүлийн бүхэл харилцааг мэдээж хуулиар зохицуулах боломжгүй. Гисэн хэдий боловч болцсохгүй зүйлээс урьдсан сэргийлэх тэр зохицуулалтыг хуулиар зайлшгүй тусгаж өгөх шаардлага одоо гарч ирж байна. За хүүхдээ оройтод ирэхээр нэг ширүүлчихээр цагдаа дуудагдах юм байна л да гэж хэлдэг. Тэгэхээр энэ нь тийм биш юм аа. Энэ бол 4 настай охиноороо заазуур авчруулж 6 настай хүүгээ заазуурддаг муу аавын тухай ярьж байгаа юм. Үүнээс биш хайрын дотроо хална гадна хаяа нэг бүксэн дээр налгацдаг аавын тухай яриа огт биш. За сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн тоо баримт тус нэлээд өөрчлөгдөж байна. Харамсалтай нь монголчууд маань одоо ахмадуудтай гар хүрдэг болж байна. Тэр бол үнэхээр харамсалтай. Уул нь бол Монголын ахмад үеийнхэн шиг аз жаргалтай ахмадууд дэлхийд дээр өрн хайгаад олдоход ховорхон. Өнөөдөр яг нийгэмд бодитоор байгаад байгаа тэр асуудлуудыг л бид шийдвэрлэхийн тулд энэ хууль дээр ажиллаж байгаа. Түүнээс айл өөрх болгоны тогоор хүнжил рүү өнгөсөн асуудал бол байхгүй.
энэ гэр бүлийн хүчирхийллийг одоо нэг удаа гарлаа гингүүт нь шууд одоо эрүүгийн хэрэг болгоод шууд л одоо шорон гямдан болоод явчих юм бол энэ нийгэм даяараа эн чинь бас энэ хуулийн эсрэг одоо энийг ойлгохгүй, энэ хуулийнхаа үр дүнг ойлгохгүй сөрөг үр дагавар гарна л да. Тийм учраас арга хэмжээнүүд бол яг энэ хуулиндаа тохирсон, энэ гэр бүлийн харилцаанд тохирсон нарийн төвхтөө хариуцлагын тогтолцоог шаардж байгаа. Хамгийн гол нь гэр бүлийн хүчирхийллэг бол гэнт хэрэг тооцохгүй байгаад хамгийн гол шалтгаан байдаг. Яагаад вэ гэхээр одоо эрэмийн хооронд элчиг бүү жороол гэдэг энэ зарчмаар бол энэ хууль явсаар ирсэн. Олгой хаагуурч тоогондоо гэдэг монгол сэтгэхгүй манай хүмүүсийн дунд бол их гүн суулсан байдаг. За түүний зэрэгцээ бас нэр хүндээ бодноо. Найз нөхөд мань муулах болов аав ээж маань юу гэдэг бол санаа нь зовчихно гэл. Энэ гэр бүлийн дотор байгаа тэр зодуур нүдүүрийг бол их нуудаг. За үнэхээр хүчирхийлэлтэд тэмцэхэд бол зөвхөн хууль бас хангалтгүй. Хүчирхийллийг үл твчих сэтгэл зүй маш их чухал байдаг. Одоо нийгмээр хүчирхийллийг нэгдүгürt үл твчих ёстой. Ер нь бол гэр бүлийн хүчирхийллийн асуудал бол тэр болгон айл болгонд гараад байгаа асуудал биш шүү дээ. Нийт гэр бүлүүдийн маш одоо цөөхөн хэсэгт л гарч байгаа. Тийм учраас тэр цөөхөн хэсэгт эрх хэрэгжүүлэн зөрчигдөд байгаа тэр хүмүүсийн л эрх ашгийг хамгаалах тухай асуудал болохоос бүх нийтийн одоо бүх гэр бүлүүдэд зориулагдж байгаа асуудал бол биш. Эхлээд алгаддаг, дараа нь цогтдог, дараа нь зоддог улмаар амь насанд нь хүрдэг. Ялангуяа согтуугаар гэр бүлийн хүчирхийллийг ярихад архитан согтуурахыг ярихгүйгээр өнгөрч ерөөсө болмооргүй. Яа тэгвэл хэрвээ тэр айлын одоо нөхөр аав нь ч юм уу ах нь ч юм уу тий арх угаагүй байсан бол хизээч гарахгүй тийм маргаан гэр бүл дотор арх усны дараа гардаг. Тийм ч учраас одоо бид нар архины градусыг бол багасгах хэрэгтэй. Энэ гэр бүлийн хүчирхийллийн тухай гомдлыг зөвхөн тухайн хохирогчоос гадна хохирогчийн ойр тойрных нь ойр дотны хүмүүс нь цагдаад өмнөөс нь гомдол гаргадаг байх ийм заалтыг заавал оруулах хэрэгтэй гэж бодож байгаа. Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэхэд цагдаагийн байгууллага, багш, нийгмийн ажилтан, эмч, эрүүл мэндийн байгууллага, төрийн албан хаагч, сум, дүүрэг, баг, хорооны засаг захиргаа, мөн хохирогчид үйлчлэгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагууд хамтран оролцохоор хуульчилсан. Энэ бол тухайн байгууллага иргэдэд оноож буй хуулийн үүрэг юм а. Тэгэхээр зэрэг энэ гэр бүлийн хүчирхийллийг мэддэггүй хүмүүсийн тухайд бол инээдэн ханиадан байж магадгүй. Харин тэр зовлонг мэддэг хүмүүст бол энэ бол их гонигтай, үргэлж айдас төгшөөртэй амьдардаг ийм зүйл, ийм иргэд олон байгаа, ийм гэр бүл олон байгаа учраас энэ асуудал бид нар маш ноцтой хандах ёстой. Тэр маш нарийн харилцааг маш өргөн хүрээнд зохицуулах учраас одоо нэг хар цагаан гэсэн юм нэг туширсан өгүүлбэрээр бас гарах боломжгүй. Тийм учраас судалгаа маш их шаардлагатай. За ер нь 2004 онд хууль анх батлагдах үед улсын хурлын гишүүдч гэсэн энэ хуулийг бол нэлээд эсэргүүцэжсэн. Яагаад гэхээр гэр бүлийн дотоодын асуудалд хуулиар оролцох ёсгүй л гэдэг асуудлыг ярьж байсан. Гэвч өнгөрсөн 11 жилийн хугацаанд энэ хэргийг хохирогч болж амь насаа алдсан хүмүүс хэд байна вэ, тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо гэмт хэргийн чанартай асуудал, хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудал учраас хуульчлахаас өөр одоо арга зам байхгүй. Бид өнгөрсөн 11 жилийн хугацаанд гаргасан алдаан дээрээ үндэслээд энэ хуулийн цорхоогоо бүгэлж байгаа. Энэ утгаараа цаашид бол энэ өнгөрсөн 11 жилийн хугацаанд хуультай мөрчлөө хохирогч болоод байсан тэр хүмүүсийн эрх ашгийг хамгаалах тэр чиглэлээр бол нэлээд одоо сайн өөрчлөлтүүдийг оруулж чадсан гэж бид хардаг. Аль алийг зохицуулж хүний амь насыг л айлуулахаар их аварсан тийм л хуулийг бид нар хийхийг хүсэж байгаа. Тэр хаалганы цаана хүчирхийлэлд өртөж байгаа. Хүчирхийлэлд өдрөөс өдөрт одоо өртсөөр байгаа. Энэ хүчирхийллийн хэлбэр нь улам хүндрээд явж байгаа энэ айл өрхийн асуудлыг тэр айл өрхийн гишүүдийн, тэр хүүхэд багчуудын эрхийг хангахын үүднээс хангах шаардлага зүйснээ бий болж байгаа учраас энэ хуулийн төслийг гаргах одоо хэрэгцээ бидэнд байна. Эмэгтэй гишүүд бол гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг бол зайлшгүй гарах ёстой хууль гэж үзэж байгаа. За тэгэхээр хэрвээ одоо энэ телевизийг үзэж сууж байгаа гэр бүлийн хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртсөн энэ хууль гараасаа гэж бодож байгаа манай сонгогчид байх юм бол өөрийнхөө сонгогдсон гишүүд рүүгээ энэ хуулийг дэмжээрэй гэж санал хүсэлтээ илгээж болно.
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хамгийн гол зорилт бол одоо дахин давтагдан гараад байгаа гэмт хэргийн чанартай энэ гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг л бид нэр багасгах, цаашдаа бол зогсоох. Тэхийн тулд урьдчилан сэргийлэлт тийм ээ энэ бүхэн дээр бол анхаарах ёстой л доо. Ялангуяа урьдчилан сэргийлэлтэнд бол хуулийн бол гол утга санаа бол оршиж. Хүн эрүүл мэндээр хохирох, амь насаараа хохирох асуудал үнэхээр тулгамдаад байгаа учраас бид энэ гэр бүлийн хүчирхийллийн асуудал төр хуулийн одоо зохицуулалт орохоос өөр аргагүй болж байгаа. Хамгийн эцсийн зорилго нь бол бүх хүнээ одоо эрүүл мэнд бүрэн бүтэн байдал амь насын л хамгаалах зорилготой. Энэ хуулийн эцсийн зорилго бол